өдөрт 60,000-аас 80,000 бодлоодоор эргэлдэж байдаг. За тэгвэл эдгээр бодлоодын ихэнх хувь нь бол хуучин бодлууд буюу таны өчигдөр бодож байсан, уржигдөр бодож байсан бодлоод мөн цаашид ч гэсэн бодох ийм хуучин бодлоод байдаг юм байна. Тэгвэл цөөн хувь нь бол шинэ бодлоод байдаг. За тэгвэл эдгээр бодлоод маань ямар тохиолдолд бидний далд хумсгал дээр орж улмаа бидний амьдрал автоматар хэрэгждэг юм бэ гэвэл тухайн бодол маань ямар нэгэн эргэлзээ болон айдастай тулгараагүй тэрхүү бодол маань дахин давтагдсан давталтын хүчээр бидний далд хумсгалд ордог. Ер нь бол ямар тухайн бодолд маань ерөөсөө эргэлзээ болон айдас тулгараагүй байх хэрэгтэй гэсэн үг. За үүний жишээ авч тайлбарлах юм бол жишээлх юм бол та англи хэлний анхан шатны мэдлэгтэй гэж бодъё. Зөвхөн одоо унших тийм л мэдлэгтэй гэж бодъё. Бүр анхан шатны мэдлэгтэй гэж бодъё. Тэгвэл таныг IELTS-ийн 7.5 оноо аваад ирэх гэвэл танд энэ бол ойрын хугацаанд бол боломжгүй зүйл мэт санагдана. Өөрөөр хэлбэл та IELTS-ийн 7.5 оноо авна гэсэн бодол танд төрмөгт таны тархинаас яах вэ гэхээр чи англи хэлний дунд чатны ч мэдлэггүй шүү дээ. Чи англиар ядаж хүнтэй юм яриад ойлгох хэмжээний мэдлэггүй байж чи 7.5 оноо гэх мэтчлэн таны тархинд эргэлзээ үүсэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл таны тархи үүнийг өгөөсгөж эхэлдэг гэсэн үг. За энэ үед энэ бодол маань энэхүү таны эргэлзээ, таны хүчтэй хуучны дотроос гарч байгаа тэр эргэлзээтэй тулгараад энэхүү бодол маань ялагдаад одоо ингээд алга болж байгаа гэсэн үг. Ингээд сарнаад явж байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ бодол одоо биелэхгүй байгаа маа. Мөн одоо айцтай тулгардаг бодлоодаас биелэхгүй байж идэг. За жишээлх юм бол санийх төр бол үүний оронд та яавал одоо энэ бодол маань биелэх вэ гэвэл танд одоо жишээлбэл би IELTS-ийн 7.5 оноо авна гэсэн танд бодол хүсэл эрмэлзэл төрж ирэх үед таны тархинаас одоо танд боломжгүй штэ гэдэг энэ эргэлзээ байж байгаа үед энэ эргэлзээг та арилгах үгүй би чадчих байгаа, үгүй би өдөр болгон үг зээжж байгаа гэд үүн дээр итгэл үнэмшил олж авах тэр үйлдэлүүдийг хийснээр таны энэ эргэлзээ арилаад энэхүү эргэлзээ маань арилснаар таны тэр бодол маань таны далд хумсгалд ороод биелэлээ олдог байна. Ийм учиртайгаар одоо бидний бодол маань биелдэг гэсэн үг. За тэгээд бид нар нөгөө дээгүүр бид нар бодлоороо альва зүйлийг өөртөө татаж байдаг гэсэн үг. За тухайлбал таны бодол бол одоо тархинд бол хэлбэлцэл бол бий болгодог. За тэгээд тэрхүү хэлбэлцэл маань тархинд ямар одоо нөлөө үзүүлснээс одоо хамаарат таны одоо бодол яаж нөлөөлөх вэ гэдэг нь бол одоо яаж нөлөөлөх вэ гэдэг нь шийдэгддэг гэсэн. Тэгэхээр бидний энэ өдөрт орж ирж байгаа энэ бодлууд тэгвэл хаанаас үүсдэг юм бэ? Гэвэл бодлууд бол таны өмнөх мэдрэмжээс, таны өмнөх туршлагаас үүсдэг гэсэн. Жишээлбэл бид нар ажилдаа, сургуульдаа хоцроод очичдаг штэ гэдэг санаандгүй байж байгаа. Тэгвэл та өмнө хоцорсон мэдрэмж авсан. Тэгвэл та дараагийн удаа танд яана би хоцорчих вэ дээ, би тэдэд гарыг, би хоцорчих вэ дээ гэсэн тэр бодол орж ирнэ. Энэ бодол хаанаас үүссэн бэ гэвэл таны тэр өмнөх хоцорсон мэдрэмжээс үүссэн гэсэн. Гэх мэтчлэн бодлоод бол ингэж өмнөх туршлагаас үүсдэг. Тэгээд таны эргэлзээтэй тулгараагүй бодол маань одоо биелэлээ олдог гэсэн. Тэгэхээр та альва тэр зүйлдээ итгэх нь чухал. Тэгээд итгэж чадахгүй байгаа бол тэр эргэлзээ бас арилгах нь чухал. Бас нэгэн жишээ авах юм бол одоо мөнгө санхүү дээр яриа л да. Жишээлбэл хүмүүс маань ингэж боддог. Би өдөрт тэс сарын 2-4-ний цалинтай байтал би одоо 3 өрөө байр одоо тэ зайсангаас 3 өрөө байр авна гэдэг бол надад бол одоо худлаа гэж боддог. Тэгэхээр энэ эргэлзээ, энэ одоо дүгнэлт, энэ хуучин програм таны дээр байр авна гэсэн дээр бодол саад болдог гэсэн. Тийм учраас бид нар маань альва одоо зүйлийг одоо энэ таталцлын хуулийг өөрийнхөө практикт хэрэгжүүлж далд хумсартаа оруулахдаа энэхүү эргэлзээг одоо арилгаж итгэл үнэмшилтэй зүйлийг нэмэгдүүлэх тал дээр төрөл бүрийн техникүүдийг хийдэг юм гэх мэтчлэн одоо маш олон одоо техникүүд буюу арга аргачлалуудыг бид нар далд хумсартаа яаж одоо мэдээллийг оруулах уу, далд хумсраа яаж дахин програмчлах уу,
Secret-ийг яаж одоо амьдралтаа хэрэгжүүлэх үү гэдэг энэ чухал програмуудыг бид нар Далд ухамсарын 21 оногийн танхимын сургалт болон Далд ухамсарын 1 сарын онлайн гэсэн 2 янзын сургалтаараа бид нар хүмүүстээ хүргэж байгаа. Тийм болохоор манайхаа цаг алдалгүй одоо энэ сургалтандаа бас хамрагдаад энэхүү арга техникүүдээс суралцаад яваараа энэ бидний амьдрал усаагаар мэт таны амьдрал хэрэгтэй. Яагаад гэвэл хүн болгон сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа. Хүн болгон мөрөөдөлд бодит болохыг хүсэж байгаа. Хүн болгон сайн сайхан зүйлийг л хүсдэг. Муу зүйл хүсдэг хүн гэж ердөөсөө байдаггүй. Тэгвэл та тэр сайн сайхан зүйлийг яаж зүгээр л мөрөөдөл биш яаж бодит болгох юм бэ гэвэл энэ таталцлын хуулиараа энэ бодлынхаа хүчээр эдгээр техникүүдийн хүчээр Далд ухамсарынхаа хүчээр та эдгээр зүйлүүдтэйгээ биелэх боломжтой буюу өөрийнхөө хүссэн амьдралыг одоо бүтээх, өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар